Намын бүлгийн дүгнэлт бол мэдээж төсвийн зардал өндөр байна л гэж гарсан шүү дээ. Төсвийн зардал өндөр байна. Бид бол их хурлын бүрийн эрэхэд хандахгүй шүү дээ. Их хурл өөрөө хасах бүрэн эрэхтэй. Тэгвэл хэний төсвийг хасах юм? Боловсролын төсөв хасах юм уу? Эрүүл мэндийн төсөв хасах юм уу? Хуулийн төсөв хасах юм уу? Малчтад одоо нөгөө оршоонд өгж байгаа зээлийн төлбөрийг зогсоох юм уу? Халамжуудаа хасах юм уу? Ээжүүдийн мөнгө хасах юм уу? Манай төр маш их халамжийн зардал байгаа гэдгийг бүгд мэдж байгаа. Энэ дээр улс төрийн шийдлэг гаргах хэрэгтэй. Одоо манай гишүүд бол өөрснийх нь баталсан хуулийн дагуу төсөв нэмэгдээд байгаа гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм учраас бол бид нар энд хугацаа аваад төрийн албаны шинжилгээг нэгдүгээр хийнэ. Энэ хийгдэхээр бүх юм ойлгомжтой болно. Хэнд ямар зардал гараад байгаа юм бэ гэж. Энэ бол маш ойлгомжтой болох байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ажлын хэсэг гаргаад судалгаа явж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нэгэнт гарсан зардал гарна гэдэг чинь одоо багш нарын цалин нэмэгдсэн байна. Шүүгч нарын цалин нэмэгдсэн байна. Тэтгэврийн хөгжлөлийн одоо тэтгэвэр нэмэгдсэн байна гэдэг асуудал байгаа үстэй. Тэр мөнгө эргэлтэнд орсон. Одоо тэрийгээр гурил авж байгаа, удаа авж байгаа, сахар авж байгаа, махаа авж байгаа, дулаанаа төлж байгаа. Энэ эдийн засгийн эргэлтэнд орсон. Энэ эргэлтийг одоо бид нар төсвийг огцон магшаага зогсоох юм бол манай хувийн хөвшлийн өсөлт бол зогсно. Нэгүр хэлбэл тэтгэвэр одоо зогсоолоо. Тодорхой хэмжээгээр одоо ингээ буурууллаа гэх юм бол орлого нь алга болж байна гэсэн үг шүү дээ. Зүгээр төвлөрсөн арга хэмжээнд дээрээс алийг авах уу гэдгээ өөрснөө шийдэх. Энэ их хурд бол тэр бүрийн эрхэнд байгаа.